Бүгд найрамдах Болгар улсад суугаа Монгол улсын элчин сайдын яам жил бүр Софи хотын Исвогийн мужийн захиргаатай хамтран хурдан морины уралдаан зохион байгуулдаг уламжлалтай. 22 дахь жилдээ болж байгаа энэ удаагийн хурдан морины уралдаан Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн 79-р чуулганы 2025 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн бүгд хуралдаанаар Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэхийн санаачилсан дэлхийн адууны өдрийн тухай тогтоол батлагдсны дараа болж байгаагаараа онцлог юм а. За энэ тогтоолыг Нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн 56 улс хамтран санаачилсан бөгөөд тэдгээр энийг 75 жилийн түүхэн харилцаатай Болгар улс юм а. Монгол Болгар улс эрт дээр үеэс адууг дээдэлцсээр ирсэн төвхтэй. Тиймээс ч 22 жилийн өмнө эх орноо төлөөлөн Болгар улсад элчин сайдаар ажиллаж байсан төр нийгмийн зүтгэлтэн ардын багш доктор профессор Дашёндон энэхүү хурдан морины уралдааныг санаачилж байжээ. Монголчуудын түүх соёл морьтойгоос ашгүй холбоотой монгол хүний сүрж авах Баатар ирсэн хиймэрлундаг илэрхийлдэг адуун сүргийн эрхэмлэн дээдлэх нь эцэг өвгдөөс уламжлагдж ирсэн Монгол занзаншил Монгол ёсон мөлий. Монголчууд бид жил бүрийн 7 дугаар сарын 11-ний өдөр өргөн дэлгэр тэмдэглэдэг төрийн баяр наадмаа хүчит бүхийн барилдаан, хурдан морины уралдаан, онч мөргийн сурын харвааг төсөөлхийн аргагүй. Тэгвэл бидний эртний уламжлалт харилцаатай Болгарын ард түмэн адуун ахуй амьдрал тэтгэгч аз жаргал, эр зориг, эрх чөлөөний бэлэгдэл хэмээн дээдэлдэг. Монгол Болгарын үлгэр домог ардын дуу, уран зураг, хадгалмал, модон сэлбэр зэрэгт морь илүүтэй дөрвслэгддэг нь хоёр орны ард түмэн адууг анд нөхөр эзэн хүнийхээ заяа хэмээн нандинан шүтэж ирснийг илэрхийлнэ. Монгол улсаас бүгд найрамдах Болгар улсад суугаа онц бөгөөд бүрэн ирэхэд элчин сайд саяна Исвогийн мужийн орлогч дарга Нина Копринчисканаар нээлтийн үг хэлж Болгар улсын ардын хурлын гишүүн байнгын хорооны дарга Болгар Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга Россица Кировагийн мэдчилгээг уламжлалаа. Тодоровын өдрийн баярыг нээж хэлсэн үгэндээ элчин сайд саяна Болгарын уламжлалт баяр Тодоровын өдөртөө зориулсан хурдан морины уралдааныг Исвогийн мужийн захиргаатай хамтран 22 жилийн турш хамтран зохион байгуулжуудаа бид нэн багталтай байна. Хоёр орны харилцаа, улс төр эдийн засаг, соёл боловсрол, зам тээвэр зэрэг олон салбарт хүрээгээ тэлж байна. Ялангуяа соёл боловсролын чиглэлийн доктортой хамтын ажиллагааны тод илэрлэл нь Болгарын уламжлалт баяр Тодоровын өдөр байдгийг тодтоглоо. За Болгарын ард түмэн энэ өдөр хаврын улирал айлчлан ирж буг баяртайгаар ухтан элбэг дэлбэг аз хиймэртэй байхыг гэрүүн гэрийн эзэгтэй амтад талах барьж уяачид хурдан морины уралдаан зохион байгуулж хурсан олныг цэнгүүлдэг. Болгарын уламжлал ёсоор уралдааны өмнө шин барьсан талах ятангоор адуу хооллолдог заршилтай. Софи дахь Монгол улсын элчин сайдын яам Тодоровын өдөр болдог хурдан морины уралдааны түрүү моринд цом хүртээсээр идэвхтэй 22 дахь жилтэйгээ золгож байна. Түнчлэн энэ үеэр үндэсний дуу хөгжмийн тоглолтод зохион байгуулж ардын урлаг соёлоос орчилдог сайхан уламжлалтай. Франц, Чех улсаас ардын урлагийн уран бүтээлчид энэхүү үйл ажиллагаанд зорин ирж морин хур, шанц хөгжмөө ихшиглүүлэн хөөмийн уртын дүүргэн Тодоровын баярт хөг аялгаа нэмлээ. Хурдан морины уралдааныг Исвогийн мужийн олон зуун иргэдээс гадна Софи хотоос Болгар улсад суугаа гадаадын улс орны 21 элчин сайд дипломат ажилтнууд тэдний гэр бүл Болгарын ардын хурал засгийн газар гадаад хэргийн яам тус улсуудаас сурч ажиллаж амьдарч буй Монгол иргэдийн төлөөлөл 2500 гаруй хүн хүрэлцэн ирж сонирхлоо. Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн 79-р чуулганы 2025 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн бүгд хуралдаанаар Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэхийн санаачилсан дэлхийн адууны өдрийн тухай тогтоолыг дэмжин манай улстай хамтран санаачилсан 56 орны төлөөлөл болж Хятад, Казахстан, Герман, Болгар улсын төлөөлөгчид сэтгэгдлээ бидэнтэй хуваалцсан юм а. Юуны өмнө Софи дахь Монгол улсын элчин сайдын яам Болгарын Исвогийн мужийн захиргаатай хамтран хурдан морины уралдаан ардын урлагийн тоглолтод зохион байгуулсныг ирж үзсэндээ үнэхээр баяртай байна. Хурдан морины энэхүү уралдаан 22 жилийн турш тасралтгүй үргэлжилж байгаа нь үнэхээр бахархууштай. Өнгөрсөн онд Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан дэлхийн адууны өдөр тэмдэглэх тухай тогтоолыг Хятад улс дэмжиж хамтран санаачилсан. Хилийн чандад хурдан морины уралдаан болж гал морин жилийн хүү Нэгдсэн үндэсний байгууллагын тогтоол хэрэгжиж байгаа нь онцлог байна. Хятадын ард түмний хувьд ч адуу бол эрхэмлэн дээдэлдэг амьтны нэг учраас дэлхийн адууны өдрийн тухай тогтоол өнөөдрийн энэхүү арга хэмжээ аль аль нь бидний хувьд чухал юм а.
Казахуудын хувьд морь бол амьдрал, соёл, түүхийн үндэс суурь, эрх чөлөө, нэр хүнд өвгдөөцсийн холбоог бэлэгддэг. Нүүдэлчдийн хамгийн гол туслагч нь адуу бас баялагийнх нь хэмжүүрч болдог. Казахууд нүүж суухаас эхлээд хээр талд амьд үлдэх нөхцөлийг адуул бүрдүүлдэг байсан. Бидний хувьд соёлын онцгой утга агуулгатай казах ардын домог дуу хуурт морийг жигүүр, үнэн ч анд нөхөр гэж дүрсэлдэг. Казахууд морийг ариун шүтэн амтан гэж үздэг. Дил сүлийг нь муу зүйлээс хамгаалах сахиу сулган ашигладаг гэжээ. Өнөө үед ч морь нь казах үндэстний өөрийн онцлог үнэлэмжийн салшгүй хэсэг хിവэр байгаа. Эрт цагаас морь нь хүнтэй хамгийн ойр ирсэн амт. Морь бол газар тариаланд салшгүй хэрэгцээтэй байж хот улс орнуудыг холбон дайн тулааны хувь заяаг шийддэг байсан шүү дээ. Германы үлгэр домогт морийг онцгойлон дээдэлдэг байсны илэрхийлэл нь дээд бурхан Один хүртэл 8 хөлтөө морь ундаг хэмээн өгүүлдэг шүү дээ. Дундад зууны үед морь нь байлдааны гол хүч болж язгууртны зэрэг зиндааны бэлэгдэл байлаа. Олон зууны турш бүр өнгөрсөн зууны дунд үе хүртэл Германд морийг газар тариалангийн авьяасаар ажилдах хөдөлгүүр гэж нэрлэдэг байсан юм. Харин 19-р зуунд аж үйлдвэржилт механикжуулалт ирчимжснээр адууг хаасаагүй машин техникээр орлож Германы аж амьдралаас аажмаар шахан гаргасан. Гэсэн хэдий ч германчууд одоо ч моринд хайртай хэвээрээ. Манай улс морь үржүүлэхийн уламжлалтай орон хамгийн алдартай үйлдвэрийн нэг нь Германы халуун цуст морь байдаг. Уран зохиолдож морь чухал байр суурь хадгалсаар байна. Германы Варден хотод хүн ба морины харилцааны түүхийг ихэнх үеэс нь өнөөх хүртэл харуулсан музей байдаг. Өнөөдөр энэхүү баяр болон Тодоровын өдөр нь хүн төрлөختөн аналог ертөнцөөс бүрэн дижитал ертөнц рүү шилжээгүү гэдгийг харуулж байна. Хүн морины хоорондын харилцаа түүнд гарсан өөрчлөлтөж гүн гүнзгий ойр хിവэр үлдсэн. Юуны өмнө Тодоровын өдөрт зориулан 22 дахь удаага хурдан морины уралдааныг Софигийн, Тойргийн, Свогийн мужтай хамтран зохион байгуулж байгаа Монгол Улсын элчин сайдын яамны хамт олонд халуун талархал илэрхийллээ. Манайх хоёр орны дипломат харилцаа тогтоосны 75 жилийн өнгөрсөн онд тохиосон. Болгар Монголын харилцаа хамтын ажиллагаа он жилүүдийг амжилттай даван туулж өргөжин хөгжиж байгаад парламент дахь Болгар Монголын найрамдлын бүлгийн гишүүний хувьд сэтгэл хангалуун байдаг. Бидэнд ижил төстэй зүйл цөөнгүй байдгийг нь адууг дээдэлдэг ёс заншил юм. Болгарчууд бид адууг гэр бүлийн гишүүний гэж үздэг. Монголчууд морь шүтдэг ард түмэн гэдгийг олон зүйлээс харж болдгийн илэрлэл нь өнөөдрийн энэхүү баярт Монголын уран бүтээлчдийн төлөвлөсөн урлагийн тоглолтоос л харж болохоор нь шүү дээ. Хоёрхан жавцтай морин хуурын утсыг морины сүүлээр хийж орой дээр нь адууг дүрсэлсэн нь гайхалтай санагдлаа. Та бүхэнд Болгарын уламжлалт Тодоровын өдөр баярын мэнд хүргэж сайн сайхныг хүсье.